Хөхөөрийн айраг эсгэх уламжлал холбогдох зан үйл. Айраг нь эртнээс нааш Монгол угсаатны дунд өв уламжлан хадгалж ирсэн технологи, аливаа зочинд үзүүлэх хүндлэл ба найрцгаар угтах илэрхийллийн зан үйлийг шингээсэн өвөрмөц ундаа юм. Айргийг 100 намрын улиралд халах монголчууд гүүний сүүгээр, баруун монголчууд гүү үнэний сүүгээр, өмнөд монголчууд голдуу үнэний сүүгээр эсгдэг уламжлалтай. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа. Булганы сайхан, могод, баян агт, архангайн хайрхан, хашаад, хотонд, дунд говийн эрдэн далай, өвөр хангайн бүрд, баян өндөр, Төв аймгийн баян өнжүүл зэрэг нь айраг хийх уламжлалаараа алдартай гол бүс нутаг юм. Монголчууд айргийг хөхөөрөөр эсгэх, хөрөнгөлөн эсгэх гэсэн хоёр үндсэн аргаар эсгэж иржээ. Гүүний сүүн найрлагын хувьд бусад малынхаас ялгаатай. Адуу ногоон цадсан үед гүүний сайл эхлэх бөгөөд үүнийг үрс гаргах хуйг нь. Гүүний сүүг эсгсэн хөрөнгө дээрээ хийн бүлж боловсруулна. Айргийн эсгэлтэнд нөлөөлөх нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын байдлаар тохируулан зун болов саама хийнгүүт 5,000-аас 7,000, намар бол 3,000-аас 4,000 бүлнэ. Гүүний айраг нь үндэсний бүтээгдэхүүн төдийгүй эмчилгээ сувилгааны онцгой шинж чанартай. Айргийн бүтцэд 20 орчим амин хүчил байдаг бөгөөд А, С, В, Д витамин, кальци, фосфор, зэс зэрэг эрдэс бэцээр баялаг. Гүүний айраг нь зүрхний өвчин ба уушигны архаг ханиад, хотоод гэдсний өвчин, усан хавн, шар усны өвчинд нэн сайн. Хөхөөрийн айраг эсгэх уламжлалыг Монгол улсын соёлын бие тус сувын төлөөллийн үндэсний бүртгэлийн уламжлалт арга ухаан айс савд бүртгэсэн. 2019 онд Колумбийн нийслэл Богото хотод зохион байгуулагдсан ЮНЕСКОгийн соёлын бие тус сувын засгийн газар хоорондын хорооны 14-р хурлаар ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бие тус сувын төлөөллийн жагсаалтанд бүртгэсэн.